Сэрээрээ босоороо 114 дахь өдөр минь эхэллээ. Өглөөний 6 цаг 30 минут өнгөрөөд дасгалаа хийж амжилтгүй шууд өнөөдрийнхөө ажилд гарлаа. Чингэлтэй дүүргийнхээ 40 орчим цэцэрлэгт суралцж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдгээрийн асар хамгаалагч нартай асуудлаар цэцэрлэгүүдтэйгээ сайхан ярилцахаар эхний цэцэрлэг 222 дугаар цэцэрлэг дээр ирлээ. За ингээд өнөөдөр маш сайхан хүлээж авсан 22 дугаар цэцэрлэгийн эрэг хамт олондоо бас амжилт хүсье. За ингээд гарч ирээд бид 174 дугаар сургууль цэцэрлэгээр орлоо. 174 дугаар цэцэрлэгтэйгээ бас судалгаагаа ярилцаад гарч ирлээ. За дараагийн цэцэрлэг хэддүгээр цэцэрлэг вэ? 293. За ингээд 293 дугаар цэцэрлэгээрээ яваад орлоо. Би говьлтайх болоод тэрөө манай говьлтайн хүмүүс цэцэрлэгүүдэд маш их ажиллаж байлаа. Хүүхдүүдийн маань урлагийн үзлэг номерууд явж байлаа. Мөн бас эрэг хамт олондоо баярлалаа. За ингээд дараагийн ээлж цэцэрлэг дээр хүрээд ирлээ 221 маш хөөрхөн 3 настууд маань урлагийнхаа тайлан эцэг эхчүүдэд тавьж байлаа. За ингээд хүүхдүүдийн өдрийн хоол болж исэн ингээд өдрийн хоолноос нь бас ингээд буудчлаа. Манай ээж насаараа тоогооч цэцэрлэгт хийсэн болооч тэр юм уу цэцэрлэгээр орох надад нэг л сайхан эрэг дотн байлаа. Өнөөдөртөө 4 цэцэрлэгээр орчоод төрийн ордонд сууж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зарласан бизнес төслийн уралдаан маань аварга тодруулах уулзалтан дээр бас ингээд шилдэг төслүүдтэй ингээд уулзлаа. За энэ ч нөгөө сошиалоор гараад идэг савуу үйлдвэрлээд идэг манай эрүүлийн хоёр үү. Юуны өмнө та бүхэндээ улсын хурлын гишүүн Баясгалангийн нэрийн өмнөөс бүгдэнд нь баяр хүргэе. За ингээд улсын хурлын гишүүн Баясгалангийн зөвлөхийн хувьд санаачлан хэрэгжүүлсэн тухайн төсөл шилдэг 4 байр эзэлсэн нийт төслийн эзэдтэйгээ хүлээж авч уулзлаа. За ингээд хаавал дүүрэг, сонгон хайрган дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргээс нэг төслөө шалгарсан 2 савнгийн төсөл, 1 хүлэмжийн төсөл, 1 дайвар бүтээгдэхүүний дахин боловсруулалтын төсөл байлаа. За эдгээр хүмүүстэйгээ нэг баяр хүргэж цаашдын төсөл дээр нь анхаарах зүйл дээр нь зөвлөгөө өгчөөд гарч ирлээ. За ингээд 4 цагаас өнөөдөр гол ажил болсон жимтэйгээ очиж уулзаж цагаа тохирох хэрэгтэй байгаа. Зангаагаа тайлаад за ингээд Perfect Body Fitness дээр хүрэлцэн ирлээ. За ингээ гамбаа огштайгаа шууд уулзсан яриагаа та бүхэнд бас зөвлөгөө хэрэг болж магадгүй гэж сонсгоё. За цагаас хойш хоцорч байгаа. Би чамд дийлэхгүй байх шүү. За яасан дээр л өгшөө. За заалт нэг юм хэлээ. Заалт чинь юм. За. Ер нь юмгүй л байдаг хамаагүй. Надад гол нь багш их чухал гэж ойлгож байгаа. Маргааш нас эхлэе гэдэг. Хоёлоо шууд маргааш эхэлчихье. Тэгэл 8:30 ихэд жимээс гарцсан байхад болох юм. Болоо эхний хэлцэнд бол байхгүй. цаг юм бол тавьчих чинь. Яваантаа тавьчих шүү. Тэгээд 3 дахь 5 дахь бүтэнсээ гэж байна. За тэгээд 3 дахь 5 дахь бүтэнсээ. Хоол хүнсний асуудал яах вэ? Маргааш шууд яах вэ? Маргааш чинь чинь ихтгэлийн шинээр чинь бич өгч байгаа. Бич. Маргааш ихтгэл хийлгээд ямар шүү хүчтэй ямар шүү байна гэж чинь хамаарах. За тийм дараа чинь бич үзээд өндрич үзээд юу амгуудаа тоолно шүү. За төлбөр тооцоо яах вэ? Тооцоо шийдвэл хинтээ хизээ хийх их юм уу маргааш хийх юм уу? Бид анхудаа л явах гэж байгаа шүү дээ. Санаа зовоод байна шүү дээ. Тэгээд үнэндээ санаа зовох юм баггүй гэдэг чинь тийм. Тэрөөс ер нь ихэнх нь өөрийнхөө өөрчлөлтөө ингээ гисэн тий. Зарим нь эрүүл болох гэж байгаа, зарим нь толгож байгаа, зарим нь булчингаа томруулах гэж байгаа. Оюутай болох гэж байгаа юм. Янз бүрийн насны янз бүрийн хүмүүс явж байгаа юм чинь тэрэнд бол санаа зовоод бичээ зовоод байхгүй шүү дээ. Янз бүрийн юм болж байгаа. 3 сард гагуу үдэн байгаа. Тэгэл цаашдаа хичээлээ. Ер нь бол 1 сар энэ дараа гэхэд бол үрдүн айгуу сайн өгнө. Гэхдээ тэр нь өөртөө ч айгуу сайн өгдөг. Өргөжсэн анх өргөжсэн чингээс 20 кг өргөдөг болсон. Тэгээд ий чин чангараад ингээд айтайхан болсон те өөртөө айгуу сайн. Хүмүүс гадны хүн хараад бол
байгаа. Ваа сте хүмүүс өргөж байгаа юм уу те. Би чинь юм болсон байна гэж хэлэхгүй. Яг ингээд тарган байж байгаа турж байгаа хүн бол хамгийн богино хугацаанд үрдүн харагддаг. Тарган байсан чинь жижигрээд тураад ирэх. Хүмүүс хүүхч ямар хүрсэн ямар гоё болсон гэж хийж байгаа. Тэгээд урчингаа турж байгаа бол нэг сар өөр юм. Бид бол маргааш өглөө ирээд шууд тооцоогоо хийгээд 6:50 гэхэд ирэхэд болох уу? Болно. Тэгээд гарч орохдоо дүүшиндээ ороод солих хуцтайгаа ирэх юм байна те. За, за явж. За явж. За ямар ч хэлсэн эхэлсэн. За гэхдээ дасгал бол эхлэегүй. Багштайгаа уулзлаа. Явхаа тохирчлоо. Маргааш өглөө 7 цагаас 3 дахь 5 дахь бүтэнсээ өдрийн өглөө 7 цагаас хийхээр боллоо. За ингээд маргаашнаас эхлэн байна. Жим байна. Дөлөө зүгтаад байсан фитнестэй ингээд ямар ч байсан явахаар боллоо. Хорой гэртээ ирлээ, дасгалтаа орлоо. Энэ 7 хоног одоо нийслэлийн 3 дүүрэг дээр манай баясгалан гишүүний ажлын албаныхан цэцэрлэг дээр ажиллаж байгаа. За би эрэг чингэлтэйчүүд дээр ажиллана. Маргааш өглөө 9 цагаас эхлэн нэг өдөрт 8 цэцэрлэг гэдэг байдлаар энэ 7 хоногт бүтэн цэцэрлэгүүдтэйгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар уулзаж таарах нэ. За ингээ өнөөдөр надтай уулзсан нийт цэцэрлэгийн хамт олон за мөн бас фитнесийн багш Гамбаа багштай за ингээд нийт уулзсан хүмүүстэй бас баярлалаа гэж хэлье.